Эрхэм өсгчтэй танилцуулгын нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүргэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр бидний удаад Улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн зөвлөх эдийн засагч доктор Баттөмрийг урьж оролцуулахаар төрийн ордонд ирээд байна. Тэгэхээр өнөөдөр төрийн ордонд эдийн засгийн форум одоо эхлэж байгаа. Тэгэхээр энэхүү форумд оролцож байгаа гэсэн мэдээллийг бол өөрөө хэлсэн байгаа. Бид өмнө нь бол ярилцаад нэвтрүүлгийн саналыг тавьсан. Тэрээр өөрөө зөвшөөрсөн учраас бид ирээд байгаамаа. Ингээд хурлын дараа хамтдаа уулзъя. За тэгэхээр өнөөдөр та эдийн засгийн форум дээр суулаа. Ер нь эдийн засгийн форум дээр ямар одоо асуудлууд яригдж байна? За яг энэ эдийн засгийн форум жил болгон болдог л да. Зүгээр өнгөрсөн жилийнх тоо сууж байсан. Бид нар бас их ярилцсан. Өнгөрсөн жилийн одоо ярьсан асуудал бол бид алсын хараа гэж их ярьсан л да. Тэгээ өнгөрсөн хугацаанд одоо бид алсын хараагаа их зөв зүйтэй болгоцсон үг бол бас болгож чадаагүй байна. За энэ жилийн хувьд бол сургамж, сорилт, шийдэл гэсэн 3 чиглэлээр одоо явж байна л да. Тэгээ сургамж гэдэг нь бол монголчууд 25 жилийн хугацаанд хөгжлийнхаа бодлогод зөв зүйтэй юм юу хийсэн байна. Алдаатаа ямар бодлого одоо хэрэгжүүлчих. Ягаад өнөөдөр ийм хурдтай орчин гэсэн юм одоо сургамж гэдэгт нь бол хамаарах байх гэж бодож байгаа. Сорилт гэдэг нь бол нэгэнт одоо бас алдаатай бодлогод их хэрэг хэрэгцсэнтэй холбогдуулаад өнөөдөр эдийн засаг маань одоо бохирдолд орсонтой холбогдоод сорилт бол явагдаж байна гэж ойлгож байгаа. За дараагийн асуудал нь бол шийдэл байгаа. Мэдээж бид нар бол маш их хэмжээний одоо зүйлийг ярьдаг, шүүмжилдэг. Гэтэл бол яг одоо шийдэл хэлж чаддаг. Энэ харамсалтай байгаа. Тийм учраас өнөөдрийн энэ форумын бас нэг одоо авч хэрэгжүүлэх тийм ээ бас нэг гол ач холбогдол асуудал бол шийдлийг их зөв хэлэх байх гэж бодож байгаа. За өнөөдрийн байдлаар бол яг панелист хийж байгаа хүмүүс бол бас шийдлүүд хэлж л байна. Шийдлүүд хэлж байна. Гэхдээ тийм хангалттай бас байна. За энэ форум маань одоо үргэлжлээд одоо өнөөдөр үргэлжлэн маргааш үргэлжлэнэ. За энэ бол эцэст төгсгөлт нь бол Монгол улсын одоо өнөөдрийн одоо эдийн засгийн хөгжил тодорхой үнэлт өгөөд цаашд одоо юу хийх вэ гэдэгт тодорхой бас шийдлүүд хэлэх байхаа гэдэгт итгэж байна. Тэгэхээр эдийн засгийн форум дээр суугаад сонсож байхад ер нь бол энэ алдааг бол хаанаас хайж болох юм бэ гэдэг гаргалгаанууд бол зөндөө. Өнөөдөр яагаад энэ 17.4% өсөлттэй байсан эдийн засаг 2% хүрэхгүй ийм болчихгоо. Энэ дээр та ер нь эдийн засгчны хувьд ямар үнэлт өгөх вэ? Тэгэхээр ардчил зах зээлийн нийгэм шилжсэн 25 жилийн хугацаанд Монгол улсын одоо хөгжил ямар байхаа, ямар үе шатанд яаж хөгжүүлэх юм бэ? Дан ганц одоо уул уурхаагаас хамааралтай эдийн засгийг бусад одоо салбараас хамааралтай болох чиглэлээр бид нэр их баг бодож ирсэн л дээ. За уул уурхаан бүүн болж исэн одоо 2011 он 12 оны үед бол эдийн засгт бол бодтой томоохон өөрчлөлтүүд бол гарсан үнэ. Бид нар бол тухайн үед бол энэ өөрчлөлт одоо энэ өөрөөр хэлбэл энэ үнийн өсөлт энэ одоо бараа бүтээгдэхүүн уул уурхаан бүтээгдэхүүний үнийн өсөлт бол 10 жил үргэлжилнэ гэж тоосч ирсэн үнэ. Гэтэл бол энэ маань 12 он хүрээд бол үндсэндээ 12 оноос эхлээд бараа бүтээгдэхүүний уул уурхаан бүтээгдэхүүн унаад эхэлсэн шүү дээ. Тэгэхээр
монголчууд бидэнд бол юу гэхээр энэ аливаа юмныг одоо сайн муу талыг тооцох, өөрөөр хэлбэл эрсдлийг тооцох чадвар их одоо байхгүй байна л да. Монголын төрд бол эрсдлийг тооцох одоо тийм үтц, эрсдлийг тооцох тийм чадамж, эрсдлийг тооцох тийм мэдлэг бол байсангүй. Эрсдэл бол хэлж ирдэггүй, хэнийг ч ялгадаггүй гэж. Уул уурхайн бүтээгдэхүүний үн өссөн үед хүн болгон бараа бүтээгдэхүүнийгээ үн хөргөж судалдагыг бодгон, хүн болгон тухайн үеийн нүүрс төмрийн хөдөр одоо зэсийн одоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж одоо мөнгө олохыг бүгд бодно шүү дээ. Тэгэхээр энэ сонирхол дээр давхцаж одоо өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлээр уул уурхайн бүтээгдэхүүний одоо эрэлтээс одоо нийлүүлэлтэнд давтсан байна шүү дээ. Тийм учраас энэ бол одоо ч үргэлжилж байгаа. Одоо ер нь тооцож байгаагаар бол гадны дотны одоо томоохон шинжилгээ хийдэг байгууллагуудын судалгаагаар үзэхэд бол ойрын одоо 4-5 жилийн хугацаанд бараа түүхийн эдийн үн одоо өсөх тийм хандлага бол ажиглагдахгүй. Цаашдаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нүүрсээ, зэсээ, төмрийн хөдрөө, ураанаа одоо үн хөргөж худалдаг яг бол одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Санхүүгийн зах зээлээ зөв бүтцэд нь оруулж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэжээж бид нэр одоо цаашдаа энэ хүндрэлээс одоо амжилтаа гарна. Цаашдаа бид нэр тогтвортой хөгжлийн асуудлыг эндээс одоо бид ирж болох юм аа. Ер нь бол эдийн засгийн байдал бол их таагүй хүнд байна л да. Зарим сая одоо панелистууд хэлж байна л да. Одоо тэр стенд байга хөтөлбөрт орё. Нэг тэрбум орчим долларын одоо нэг хөнгөлттэй тийм одоо тусламжийг аваад тэрийгээр одоо тулгамчийн асуудлуудаа шийдээд тэгээд цаашдынхаа одоо өөрөөр хэлбэл 2017 онд төлөх өрөө одоо өөрөөр баг хүйтэ зээл авч төлөе гэсэн юм хандлагууд сая одоо бас санал дэвшүүлж л байна. Энэ бол болохгүй хуулиур биш. Өнөөдөр бол зарим хүмүүс их өөдрөөр харж байна. Эдийн засгийг өөдрөөр харж байгааг бол яг бас буруу гэж хэлэх юм аа. Тэгэхдээ 16 оны хувьд бол бидний хувьд бол эдийн засаг өөдрөөр харах одоо тийм боломж ирээс харагдах байна. Ийм учраас ер нь бол аливаа боттой юмыг боттойгоор нь одоо мэдээлэх ёстой. Нууж одоо өөрөөр хэлбэл их сайхан харагдуулах гэсэн маяг юм бол одоо цаашдаа явцгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр аливаа мэдээлэл бол үнэн зөв байх ёстой. Мэдээллийг бол шийдвэр гаргах төвшөнд олж авч байгаа хүмүүс бол мэдээлэл шуурхаад дүн шинжилгээ хийж тэгээд тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ёстой. Мэдээлэл олж авах, шийдвэр гаргах хоёр одоо холдох тутам алдах магадлал айгүй их болдог. Ийм учраас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд шинжилгээ хийгээд цаашдынхаа арга замыг маш яралтай гаргаж ирэх 17 оны одоо төсвийн хүрээний мэдээлэл 17 оны улсын төсвийг одоо боловсруулж батлуулахдаа одоо төсвийн шинжилэл одоо инновац хийх ёстой гэж бодож байна. Ер нь бол бас энэ ашигт малтамлаа хараад бол амьдрахгүй нэ гэдэг нь бол харагдаж байна. Тийм учраас яг энэ уул уурхаагаас хамааралтай биш эдийн засгийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ? Бид өнөөдөр бас шийдлийг л хайгаад байна л да, тийм ээ. За тэгэхээр монголчууд бид нар бол яг ер нь бол алдаагаа бүгд ухамсарлаж байгаа тийм ээ. Дагаан уул уурхаагаас хамааралтай эдийн засгтаа явж ирсэн бол одоо үнэхээр алдаа байжээ гэж. Шийдлийг баг хэлж байгаа. Эдийн засгийг солонгоруулна гэж байгаа. За хөдөөж хуугаа дэмжиж гэж байгаа. Ил жуулчлаа одоо хөгжүүлье гэж. Тэгэхээр энэ бүгд санал нэг байна. Яаж гэдэг нь чухал, яаж хийх вэ гэдэг нь чухал. Тэгэхээр монголчууд бол одоо ерөөс урагшаал харж ажиллах ёстой. Тийм ээ? Одоо хоошоо харж ажиллаж болох. Тэр их одоо мөнгө тараацсан. Тэр одоо их одоо халамж хатгааруулсан гэх одоо асуудал бол байна. Ерөөс урагшаа харж ажиллах ёстой. Урагшаа харж байж одоо бид нар одоо амжилтанд хүрнэ. Бид нар бол маш өчтөй гүйж яваад бүдэрч унсан үнэ. Тийм ээ? Өдөр чумнахтайгаар хөлөө нилээн сайн шалбалтсан үнэ. Тэгэхдээ энийг одоо босож өөрөөр хэлбэл ягаад унчив дахиж унахгүй байх энэ арга замуудыг одоо бид нар хайх арга хэмжээ авах зүйтэй гэж бодож байна. Энэ маш их олон зүйлийг хэлж байна. Маш их олон зүйлийг. Одоо төрийн тогтолцооны асуудал байж байна. Эдийн засгийн одоо шинжилгээний асуудлууд байж байна. Тийм ээ. Хариуцлагын тогтолцооны асуудлуудыг бас өнөөдөр ярьж болно тийм ээ. Хувийн хвшлээ дэмжих асуудал байж байна. Төрийн зохицуултын асуудлуудыг ярьж болно. Төрийн одоо
одоо өөрөөр хэлбэл стратегийн орд гэж бид хэлдэг чинь 10 хэдэн орд байгаа. Энэ ордоо төвшгөлсөн төрийн өмчтэй компаниудыг байгуулад тэрний дараагаар одоо өөрөөр хэлбэл IPO гаргах замаар ард нийтдээ одоо хувь цагийн эзэмшүүлэх ийм хэлбэр байж байна. Яг өнөөдрийн одоо ингээд татварын систем, өнөөдрийн эдийн засгийн хөгжил ийм одоо байдлыг ингээд аваад үзэхээр зориг бид яг ийм системээр одоо бид хоригдл үүсгэж чадахгүй. Өнөөдөр нэг 7 их 80-д орчим төгрөгийн одоо төсвийн орлого олдог болохоор төлөвлөдөг. Нэг их 80-аар тасардаг. За энэ жилийн хувьд ч гэсэн одоо эхний одоо 2 сарын байдлаар ихтэл одоо үндсэндээ төсвийн тэнцвэржүүлсэн орлого бол 258 тэрбум төгрөгөөр тасарсан явж байна шүү дээ. Яг ийм хэмжээгээр тасраа явна гэвэл одоо жилийн эцэст бол бас нэг их 80 төгрөгөөр тасрах. Тэгэхээр эдийн засаг хумигдаад байгаа. Эдийн засаг хумигч. Энийн шалтгааныг олоод энэний одоо харь арга хэмжээг л одоо сайн авах ёстой. За энэ дээр маш их олон зүйлийг ярьж байна. Өнгөрсөн хугацаанд засгийн газар улсын хурлаас эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс ажилласан. Энэ нь амьдрал дээр яг одоо хэр одоо биелээ олж байна вэ? Үгүй яг энэ хамгийн сүүлийн тэр хөгжлийн одоо урт хугацааны нэг бодлого төлөвлөлтийн тухай хуулийг гарлаа л да. Яг тэр бол бас их чухал баримтч. Тий хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэдэг зүгээр хуулиудыг бол баталж байна л да. Гэхдээ харамсалтай нь бол жишээлбэл одоо хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол маш их чухал хууль шүү дээ. Тийм ээ. Одоо өнөөдөр яаж хэрэгжиж байна? Гишнээ сан байгуулагч байна. Монгол Улсын эдийн засагт одоо ямар хуу одоо өөрөөр хэлбэл нөлөөллүүд гарч ирж байгаа. Нэг том өөрчлөлтүүд бол гарах болоогүй л дээ. Ямар өөрчлөлтүүд гарч ирж байна гэдэг энэ зүйл дээр судалгаа хийж байгаа юм бол нэг харагдахгүй байна л да. Эдийн санхүүгийн зохицуулах хорон дараа бол гардаг л баг. Хууль бол гарч байна. Хэрэгжилт бол муу байна. За хуулийн хэрэгжилт ягаад муу вэ гэхээр ерөөсөө ядууртай холбоотой байхгүй. Ядуу хүмүүсийн хувьд бол хууль хэрэгжүүлэх одоо асуудал юм байдгүй. Судалгаагаар тэгж гарсан байдаг. Хууль хаана хэрэгждэг вэ гэхээр хөгжингөө орнуудад өөрөөр хэлбэл амьдралын түвшин өндөр байдаг. Тийм орнуудад бол хууль их сайн хэрэгждэг гэж ингэж үздэг. Ер нь бол зөвхөн хүн амынхын бүтцийн хувьд аваад үзэх юм бол хуулийг хэн их сайн хэрэгжүүлдэг вэ гэхээр дундаж түвшний амьдралтай хүмүүс их сайн хэрэгжүүлдэг гэсэн ийм судалгааны дүн байд юм байна. Тэрнтэй адилхан одоо манай дундаж түвшний амьдралтай хүмүүс гэдэгт бол 800 мянган хүн байдаг гэдэг шүү дээ. Тэр хүмүүсийн одоо хувьд бол хууль одоо бас хэрэгжих юм уу, хуулийг сахих тийм үзүүлэлт бас өндөр байж болдог. Ер нь бол хийсэн судалгаагаар бол нэг 2000-аас 3000 долларын хэмжээний сарын тийм орлоготой болоод ирэх юм бол хуулийг сахидаг, хэрэгжүүлдэг одоо энэ төвшин бол их өндөрт гардаг гэсэн ийм судалгаа байдаг. Ийм учраас бол Монгол улс бол хөгжих хэрэгтэй. Хүмүүсийн амьдралыг одоо дээшлүүлэх, хүнийхээ орлогыг бий болгох чиглэлд. Өөрөөр хэлбэл орлоготой болгох чиглэлд бол томоохон одоо ажлуудыг хийх юм шаардлага бол байж. Энэний дараагаар бол хуулийн хэрэгжилтийн асуудлыг бол ярина шүү дээ, тийм ээ. Тэ нэг үг байдаг шүү дээ, нэг өсгөлэн гүн дуулдаггүй гэж, тийм ээ. Тэгэхээр бол өнөөдөр идэх холбоо хүмүүсийн хувьд бол юу гэхээр явуул хэрэгжүүлнэ гэдэг ингээ явдгуул юм байна л да. Судалгаагаар гарсан одоо тийм тооцоогоор бол тийм байдаг юм байна. Тийм учраас бол юу гэхээр хуулийг тогтоохдоо бол тодорхой тийм одоо схемийг гаргах хэрэгтэй л да, тийм ямар хуулиуд байна өнөөдөр хоорондоо ямар уялдаатай байна. Одоо манай чинь 530 гаруй хууль одоо мөрдөгдөг гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 530 гаруй хууль өнөөдөр ийм шаардлагатай байгаа юм уу? 300 хэрэгтэй байгаа юм уу? 200 хэрэгтэй байгаа юм уу гэх мэт олон асуудлуудыг бид нар бодох ёстой. Тийм учраас хуулийн одоо үргэлж схемчилж, системчилж хоорондын хамаарлыг одоо гаргаж ирсний үндсэн дээр хуулийг бол их тийм хуулийн тоог багасгах шаардлагатай гэж ингэж би үздэг. Тэгэхдээ хуулийг бол ихтэй хүнд ойлгомжтой. Ямар ч одоо
мэдлэгтэй ямар ч боловсралтай оны төвшөнд бол ойлгодог. Одоо зарим хуулиуд бол их төвөгтэй шүү дээ. Шууд гадны хуулийг хулаад хийцсэн тийм ээ. Өнөөдөр Африкт хэрэгжиж байгаа хууль Монголд бол хэрэгжихгүй тийм. Өнөөдөр Америкт одоо хэрэгжиж явж байгаа хууль Монголд бол хэрэгжихгүй. Тийм учраас аливаа хуулийн одоо концепц төр мөн чанарыг одоо аваад Монголынхаа хөрсөнд буулгаж тэгээд тодорхой одоо бодлоготойгоор хуулийг батлах. Тийм ээ. Тийм учраас бол ямар ч одоо дурын одоо их хурлын гишүүн болгоно засгийн газараас оруулж ирж байгаа энэ хуулиуд ингээ батлах юм бол ингээд батсаага 500 орчим хуультай болсон. Өнөөдөр бид таны ажлыг сурвалжлах байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн гол зорилго нь бол тийм та бол хурал дээр байгаад байгаа тийм. Тэгэхээр завсралгаанаараа ч юм уу, өшөө ажил руугаа ч юм уу явах уу? Одоо бид нар хайчих үлээ. Таны ямар ч зэн хурлыг дуусгах уу? За ингээд яг эхний хурлыг бол дуусгач гэж бодож байна. За одоо нэг хоёр одоо бас миний сонирхож байгаа хоёр илтгэл явна одоо. Тэрийг сонсъё. За тэгээд ингээд алхаад бас холгүй байгаа л да. Миний одоо байрлалтай газар тэнд очиж өргөжлөж ярья гэж бодож байна. Баярлалаа. Өнөөдөр их сайхан нартай налхар өдөр байна. Хаврын нэг өдөр тий. Ер нь аливаа улсын хөгжил бол ерөөсөө нийслэл ямар байдаг гэж. Одоо нэг гадны унаад ярьж байсан юм л да. Тухайн улсын соёлыг замын хөдөлгөөнд оролцож байгаа байдлаар нь дүгнэ гэж. Тэгэхээр манайхан бол одоо замын хөдөлгөөнд их тийм муу оролцдог л да тийм ээ. Дүрмээ барьдаг оо. Одоо нэг талд морь хүнжав юм шиг одоо байдаг. Тэгэхээр одоо хотын өнгө үзэмж, ногоон байгууламж, усан оргилуур, явган хүний зам, харгуу гэдэг олон зүйлийг одоо бид бодож төлөвлөх ёстой. Тэгээд төлөвлөж байгаа ажил маань яг вэ зүгээр. Ер нь бол бас сүүлийн үед бол хотын тогтчлолтой холбоотой хийж байгаа ажлууд байна. Улам сайн болох ёстой. Улаанбаатар хот маань санхүүгийн төв болох ёстой. Энд маш их олон банкуд дэлхийн одоо санхүүгийн том одоо брэнд үйлчилгээнүүд одоо энэ дэвтрээсэ гэж ингэж боддог. За гадныханд ирээд Улаанбаатараас их сэтгэл ханамжтай буцдаг. Улаанбаатараа хөгжүүлэх ёстой. Дээрээс нь одоо ингээд манай хоёр томот Дархан аймгийг одоо тодорхой төлөвлөгөөний дагуу бас санхүүгийн төв болох ёстой. Эрдэнэт байна, Доорнот байна, Ховд байна. Ер нь бол одоо бүх аймагуудын төвүүдийг одоо тодорхой бодлоготойгоор хөгжүүлэх, тэнд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх энэ чиглэлд бол их зүйлийг хийх ёстой. Улаанбаатар маань бол одоо хоггүй, утаагүй ийм байх юм бол одоо бидэнд бол монголчууд бол их одоо хөгжилд цаашдаа түлхэж болно л да. Тийм учраас утааг одоо яаж багасгах чиглэлд дөрвтэй арга хэмжээнд авах ёстой. Сая одоо ипотекийн зээлийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол бодлогын хувьд бол зөв. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг их сайн одоо бодох ёстой. Ирээдүйн тэтгэврийн санд одоо ингээд бүх зүйлийг тогтцоод хийх нь бол учир дутагдaltaй болно. Тийм учраас олон одоо боломжууд бий. Хоригдлыг үүсгэх ёстой. Хөв хүмүүсүүдийнх нь одоо өөрөөр тэр санхүүгийн боломжуудыг одоо ашиглах ёстой. Гэх мэт нь олон одоо зүйлүүдийг хийж болно. Ийм учраас бол ипотекийн зээлийг бол дэмжиж дундаж одоо орлоготой иргэдийг бий болгуулж болох юм бол Монгол улсын хөгжил цаашдаа ач холбогдолтой гэж ингэж үзэж байна. Улаанбаатар цаашлаад Монгол улсын хөгжлийн гарцыг та ер нь хэрхэн харж байна? За хөгжлийн гарц гэх юм бол маш их олон юм байна. Одоо хэдэн цаг ярьж байна. Тий. Тэгэхээр бол би хэлдгэлтэй урд нь бол бас хэдэн одоо телевизд ярьжсэн. Миний одоо Монгол улсыг хөгжүүлэх концепц бол юу гэхээр ерөөсөө Монгол улсын төрийн тогтолцоогоо өөрчлөё. Тий. Төрийн тогтолцоогоо өөрчлөе. За одоо 25 жилийнхаа хугацаанд одоо явж ирсэн эдийн засгийн бодлогонд өөрчлөлт. Шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлье. За тэгээд дээрэс нь одоо энэ сахилгын хариуцлагын тогтолцоог одоо бий болгох хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл төрийн төв тогтолцоог бий болгоод эдийн засгийн шинэтгэлийг хийгээд сахилгын хариуцлага хяналт шалгалтын зөв одоо тогтолцоог бий болгосон тохиолдол бол энэ өөрчлөлт гарна гэж. Ерөөсөө энийг баг гэхгүйгээр одоо төсвийн төлөвлөлтөөс эхэлж 2017 онд бол ямар ч байсан яг өнөөдрийнхээс энэ жил ч одоо нэг 7 их 80 төгрөг болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 2017 онд миний тоосч байгаа бол тэрнээс илүү олох боломж бол байхгүй. Орохгүй гэж бодож байна. Тэгэхээр 7 их 80 төгрөгийг одоо яаж үр ашигтай зарцуулах вэ гэж.
Тэгэхээр ямар ч байсан бол энд одоо төрийн зардлыг бууруулах хэрэгтэй ёстой. Төр далуу ашиж байгаа улсуудын тоог бууруулах ёстой. Овийн хөвчлөөр шилжүүлэх ийм ажлыг хийх ёстой. Энэ төрийн байгууламжууд гээд энэний одоо энэ их урсгал зарлуудыг багасгах арга хэмжээнүүд явах ёстой. Төр хувийн хөвчлийн түншлэлийг бэхжүүлэх ёстой. Эхний ээлжинд 7 их 80 төгрөгнөөс яаж хэмнэлтийг бий болгох вэ гэдгийг эхлээд бодох ёстой. За цаашдаа бол юу гэхээр энэ төрийн зохицуулт гэдэг юм байдаг. Одоо манайхан ч юм бол юу гэхээр төр битгий юмд оролцоо. Одоо өрөлд дийлүүлэлтээр зохицуулдаг. Нөгөө Адам Смитийн үйл үзэгдэлээр зохицуулд юм аа. Та нар зүгээр байж гэнэ. 25 жил үндсэндээ зүгээр байлаа л да. Тэгээ өгдсөнгөө. Тэгэхээр төрийн зохицуултыг одоо маш оновчтой хийх хэрэгтэй. Өнөөдөр одоо дэлхийн одоо эдийн засаг бүгд л одоо сорилттой, бүгд л одоо хямралтай, ямар нэгэн байдлаар асуудалтай байна шүү дээ. Одоо бүх юм хэвийн болж байгаа юм бол одоо бас алга байна. Тэгэхээр манай ирэх барьж байгаа шийдвэр гаргаж байгаа улсуудын эдийн засгийг сайн ярих хэрэгтэй байна. Ярихгүй байгаад ш тойроо тийм ээ. Тойрохоор нэг улс төрдсөн юм ярьцгаадаг. Эсвэл одоо бүр ингэ шахагдаад юм ярихаараа зэрэг нэг тийм олж бүтэж байгаа юм шиг яриад байдаг. Яг үнэн чанартай бол өнөөдөр болохгүй шүү дээ. Болохгүй байна. Яг ийм байдлаараа цаашаа явах юм бол Монгол улс бол 16 оны төгсгөл 17 оноос одоо тэр валютын сангийн тэр стенд бай хөтөлбөрт одоо орхоос өөр аргагүй байдал одоо ажиглагч шүү дээ өнөөдрийн байдлаар. Миний эдийн засгийн хувьд одоо над одоо бодогч байгаа юм бол ийм байна. Ямар ч байсан бол энэ их өрийг одоо ингээд 17 оны 1 сард ч одоо их том мөнгө төлнө. Тэрийг яаж төлөх вэ? Өрийг өрөөр төлж болно. Тийм ээ? Өөрөөр хэлбэл гаднаас зээл аваад төлж болно. Тэгтэл өнөөдөр зээлжих зэрэгэл маань бол өндөр эрсдэлтэй гэсэн зэрэгэлд орцсон байгаа тохиолдолд бол 10-аас доош хувийн хүүтэй зээл олдох магадлал их бага. Тэгэхээр бид яах ёстой гэдэг. Энэ дээр одоо оюун санаагаа уралдуулах ёстой. Энэ дээр одоо бид нэр одоо нэгдмэл байх ёстой тийм ээ. Монголчууд бол юу гэхээр энэ 26 жилийн хугацаанд нэгдмэл байдал их дутагдуу. Монгол улсыг хөгжүүлэх энэ асуудалтаар бол бүгдээрээ нэгдмэл байр суурьтай. Нэг одоо санаатай, нэг зорилготой ингэж ажиллахгүй бол яг ийм байдлаараа цаашдаа мэдээж хатуу арга хэмжээг авах шаардлага гарна. Энийг улс төржүүлээд явах юм бол бас болох байл. Тийм учраас монголчууд одоо бүсээ чангалах үед нь бүсээ чангална. Гадна дотныхаа төлшөөтэйгээ одоо харилцах чиглэлд одоо их том өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Ерөөсөө жижиг юм одоо ярьж болохгүй. Одоо дандаа том асуудлууд ярих хэрэгтэй. Монголын ард түмнийг яаж орлоготой болгох вэ? Монгол улс одоо яаж хуримтлалтай болгох вэ? Яаж хуримтлалтай болох вэ гэхээр зэрэг маш олон санаануудыг хэлж байна. Маш олон санаануудыг тийм ээ. Өнөөдөр одоо Монголын одоо татварын тогтолцоо бол одоо бас шүүмжлэлтэй хандхаар ялангуяа газар уурхаан баядаг эзэмшиж байгаа энэ томоохон одоо энэ компаниудын хувьд бол жижиг одоо нэг дөрвөн мөчөөрөө хөдөлмөр хийж байгаа компани захирал үеэр адилхан татвар төлж байгаа шүү дээ тийм ээ. Их болж байгаа нийгэм байдлаас их болж байгаа нь бол их татвар төлдөг. Бага болж байгаа нь бага татвар төлдөг. Тэгээ татварын тэгш шударга гэдэг хэмжээнд тэн дээр одоо үүсдэг хэвээр. Их мэт ийм одоо шинжилгүүдийг хийх шаардлага бол байна. Монголчууд одоо хариуцлагатай болох хэрэгтэй. Иргэсэн ажилдаа хариуцлагатай. Тийм ээ. Одоо өнөөдөр ингээл яригч шүү дээ. Улсын одоо 100 гаруй одоо улсын төсөвт үйлдвэрийн газар байдаг. Тэрний одоо 30-аас 40% нь алдагдaltaа гэж. Хэн алдагдaltaд оруулаад байгаа? Тэрний захирлыг хэн тавьсан? Тийм эрх баригчлал тавьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо ил тод болгох хэрэгтэй. Өнөөдөр бас шилэн дансаа хөтлөхгүй байгаа компаниуд байдаг л байна. Тийм ээ. Үйлдвэр аж ахуйн газрууд байна. Гэхдээ хөдөлдөг болно. Энэ бол маш зөв ихлэл. Энийг цаашаа ингэж өргөж. Ер нь ил тод байдлыг л одоо бий болгох хэрэгтэй. Энэ хөгжлийн нэг гарцын нэг бол ил тод байдлыг бий болгох. Тэгээ хармаан дотроо, ханцуун дотроо асуудлуудыг шийддэг юм ярьсан болох хэрэгтэй. Хувийн хөвшил
татвар төлөгч нартай нэлээд тулж ажилласан, тэднээс татврыг хураадаг энэ ажлыг хийж ирсэн. Яг энэ хямралын хүнд жил тэдэнд бол маш хэцүү байгаа тий. Энэ үед нь татврын бодлогоор ер нь төр яаж дэмжих ёстой юм бэ? Тэр хувийн хөвшлээ Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа тэр баялаг бүтээгч нараа татврын шинжилгээ хийгдэж 4.10 системгээд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүнийх, нийгмийн даатгал, нөөт гэдэг энэ дөрвөн татварыг 10% болгосон юм л да. Тэгээд ингээд ирэхэд бол тухайн үед бол татвар хэмжээг ингээ багасгсан юм чинь орлого өртөхгүй гэсэн болгоомжил байсан юм байна. Тэгээд ингээд үцхээр орлого харин нэмэгдсэн. Тэгэхээр энэ дэлхийн хэмжээний татврын шинжилгэүүдийг аваад үзэхээр ерөөсөө нэмэгдэж байгаа татвар бол юм байхгүй. Дандаа татврын хувь хэмжээг бууруулж байгаа. Буурах нь бол юу гэхээр одоо үргэлж татврын бааз суурь нэмэгдэж байдаг. Сүүдрийн эдийн засаг руу ягаад ингээд компаниуд ороод идэг вэ гэхээр татврын хувь хэмжээ өндөр байдаг учраас ороод. Татврын хувь хэмжээг бол бууруулахд бол одоо сүүдэрт байсан эдийн засаг наранд гардаг ийм одоо жамтаа. Тэгэхээр өнөөдөр одоо яг бодтой яг аж ахуйн нэгжүүдийн үед бодтой ингээд дарамт болдог татвар бол нийгмийн даатгалын шимтгэл байна л да. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол одоо ашиг гарахгүй л үүсгэхгүй шүү дээ. Нийгмийн даатгал хүн ажилуулах тутамд одоо бас татвар төлдөг учраас ийм бодит дарамт болоод байгаа. Тэгэхээр бол нийгмийн даатгал бол яг бас их одоо тэтгэвэр тэтгэмжгээд маш их одоо чухал ач холбогдолтой заашаа санхүүждэг олон зүйлийг санхүүжүүлдэг учраас бас бууруулаад байхын тийм боломж бол бага л байх. Тэгэхдээ яг энэ үед бол ажлын байрыг бий болгоё гэж байгаа бол татврын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй. Бас нэг авах хэрэгтэй. Одоо ирвэл хямралаас гарах хөгжлийн гарц бол юу гэхээр ажил олгогчтой дэмждэг, ажлын байр бий болгохын тулд юу гэхээр татврын хувь хэмжээг бууруулж өгөх хэрэгтэй. Татврын өртөө компаниудыг өршөөх энэ бодлогыг ойр ойрхон гаргасан нь энэ татвар төлөлтөнд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөггүй. За зүгээр ийм арга хэмжээнүүд бол авдаг. За одоо энэ бол ингээд нэг олон дахиад өргөжлөхгүй. За 34.5 их найт төгрөгийн эдийн засаг боллоо шүү дээ. Тэр ногдох татвар 8 их найт төгрөг. Энэ бол одоо их том тоо шүү дээ. Тэгэхээр энийг одоо ямар ч байсан бол ингээд байн одоо ийм бий болно гэж хүлээлт бол байж болохгүй. Тийм ээ. Бидний сонгож авсан нийгэм бол татвараар суурилж хөгжинэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ саний эдийн засгийн форум дээр арилжааны банкуудын асуудал бас яригдж байна. Салбар хорооны хурал дээр бол арилжааны банкуд дээр нэмээд одоо энэ өрсөлдөх банкуд гадны ч юм уу банкыг зарим нь оруулж ирэх зүйтэй. Тэгэх юм бол өрсөлдөөн бий болоод зээлийнхүү буурах ч юм уу ийм боломжтой гэж ярьж байна. Та энэ арилжааны банкны зах зээлийг ер нь хэрхэн хардаг вэ? За ер нь бол Монголын энэ одоо эдийн засгийн энэ хажууд бол юутай холбоотой вэ? Санхүүгийн зах зээл гэж байгаа. Монгол улсын эдийн засаг шүү дээ, тийм ээ. Энэ эдийн засаг бол бус орнуудын одоо туршлагаас аваад үзэхэд бол нэг 50-60% банкнд дарагдж байдаг. Банкнаас хамааралтай. За 30-40% нь бол одоо хөрөнгийн зах зээлээс хамааралтай байдаг тийм ээ. Нэг 5-10% нь бол бусад одоо сан маань санхүүгийн байгууллага гэдэг бус зүйлээс бүрддэг ийм нэг ерөнхий нэг хандлага тийм тоо байна л да. Тэгэхээр Монгол улсын одоо эдийн засаг 96% нь банкнаас хамааралтай. 2% нь хөрөнгийн зах зээлээс хамааралтай. Тэгэхээр аимчигтай том эрсдэл байна шүү дээ. Тэр банкн дотроо ерөөсө 3 банк бол гол одоо үнэснээ 70-80%. Тэр 3 банк нь хаан банк, Худалдаа хөгжлийн банк. За тэгээд гол үндэс банк гэсэн ийм 3 банк байна. Тэгэхээр Монголын эдийн засаг хичнээн эмзэг байгаа нь бол эндээс харагдаж байна. За нэгэн банкнаар тогтсон эдийн засаг банкнаас хамааралтай 96% нь хамааралтай байгаа учраас гадна дотноос одоо банк оруулж ирэхэд одоо манай банкны салбарын тэдэнтэй холбоотой байдаг хүмүүсийн хувьд бол их тийм дуртай сэдв биш юм шиг байгаа юм л да. Одоо ямар нэгэн банк орж ирнэ гэхэд бол одоо дандаа сөрөг талаас нь тайлбарладаг. Тэгэхээр одоо энэ хөрөнгө оруулалтын том банкуудыг оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. За бид таны ажил руу явах замдаа бас энэ төв талбайдаг үрээ гадаа сайхан байгаа учраас танаас энэ татвар банктай холбоотой асуудлаар хэдэн зүйл асуучлаа. Одоо таны ажил руу явах уу те? Алхаад явчих уу ер нь? Та ер нь хэр алхдаг вэ? За ер нь алхахыг хичээдэг. Тэгвэл одоо бас цаг зав их бага байдаг учраас тийм ер нь болж өгвөл машин суучих гэдэг. Алхахыг хичээж байна. Алхах ёстой. Эрүүл мэнд сайн штэ. Тантай алхаж явах зургийн хөрөнгийн биржийн үүдэн дээрээд байгаа учраас би бас энэ гинт хараад саналаа л да.
Та түрүүнд яриан дээрээ хэлжсэн тий Монгол улсын нийт зах зээлийн 2% хөрөнгийн зах зээл эзэлж байна гэд 2% гэдэг чинь маш чамлалтай тоо байна тий. Цааш нь бид энэ хөрөнгийн зах зээлээр нь яавал сайн хурдан хугацаанд үр ашигтай хөгжүүлэх боломжтой юм бэ? За ер нь бол одоо хөрөнгийн зах зээл одоогийг хөгжүүлэхэд бол бид нар маш их ажиллах юм шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрм нэг алдаан дээр суурилсан байдагтай адилхан. Одоо хөрөнгийн бирж одоо хөрөнгийн зах зээлийн зарчим бол олон улсын туршлагаар суурилдаг. Тэгэхээр одоо зүгээр ер нь товч байдлаар ингээд хэлэхэд бол хөрөнгийн зах зээл гэдэг маань бол хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хөрөнгийн одоо зах зээл рүү өөрөөр хэлбэл үйлдвэр үйлчилгээний газар руу оруулдаг гол сувг болж өгч байгаа. Тэгэхээр манай санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн одоо жишээ хандлагын талаар нэг тийм баримт бичиг гаргасан байсан. Тэгээд 10 жилийн дараа бол нийт одоо эдийн засгийн 8% болно гэсэн тийм тоо байсан л да. Зүгээр миний бодлоор бол энэ арай тийм өөдрөг ус тийм одоо гутранг одоо тоо юм болов уу гэж бодож байгаа. Энийг бол одоо 20-30% хүргэн 20% хүргэн гэж одоо тийм зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Тэрний төлөө энэ хүмүүс ажиллаж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол ер нь Монгол улсын хөгжлийн гарц бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Тийм ээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Хөрөнгийн бирж гэдэг байгууллага анх ингээ байгууллага 20 хэдэн жил болсон. За нэг ягаан цэнхэр таслуурга тэр нь ч одоо бас бодлианта ингээд нэг тийм зохих тийм хөлөө олж чадахгүй байна л да. Яг нь топ индекс центр гэл янз бүрийн одоо хөрөнгийн биржүүдийн гаргадаг юугаар гаргахад их том үзүүлэлтүүд гардаг. Яг өнөөдөр Монголын эдийн засгийг зохицуулж байгаа одоо өөрөөр хэлбэл эдийн засгт оруулж байгаа хувь нэмэргүй л одоо 2% л байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас энд бол томоохон одоо менежментүүдийг хийх ёстой. Энийг одоо төр одоо зүгээр нэг хүмүүс нэг хэдэн төгрөгөөр хувьчилчих биш. Хувьцаа гаргах хэрэгтэй байна, тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр паблик компани гэж одоо улсын гэдэг. Өөрөөр хэлбэл олон хүний хяналттай, тийм ээ. Олон толгой одоо чинь өөрөөр хэлбэл хөрөнгө оруулсан учраас хүн болгон өөрийгөө ашигтай ажиллуулахыг бодно шүү дээ, тийм ээ. Тийм байдлаар хувьчлах нь бол зүйтэй гэж. 10 сая доллар ч юм уу 20 сая долларыг хувьчилчих бол төсвийн нэг сорхог нөхөөл өнгөр. За бид таны ажлын өрөөнд ирлээ. Таны ширээний номтой танилцъя. За энэ ном бичнэ гэдэг бол одоо миний хобби юм уу та, тийм ээ. За би одоо энэ ухаалаг утас iPad гарахаас өмнө одоо өөрөө жижиг тэмдэглэлийн дэвтэртэй энэ дээр санаанд орсон санаагаа тэмдэглээ. Тэгээд тэргээ ургуулж бодоод ингээд номнууд гаргасан. Миний одоо 10 ном байна л да. Тий. Ямар сэдвэр болж байгаа ч тийм. Энэ бол Монгол улсын хөгжлийн гарц гэдэг ном байна. Одоо яаж хөгжих вэ гэдэг. Тий нэг 2005 онд биччихсэн. Тэгээд яг тухайн үедээ л одоо ингэж ийм арга хэмжээ авбал яасан юм бэ? Баялагын менежмент гэж ном байна л да. Монгол улс асар хэмжээний баялагтай. Тэгсэн мөртлөө одоо хөгждөг. Одоо Менделеевийн эвлэх системийн 111 одоо элементийн 66 Монгол байна гэж байгаа шүү дээ. Монгол улсын эдийн засаг нэг 12 тэрбум доллар. Гэтэл Монгол улсын газар энд дор байгаа байлгийн үнэлэх юм бол 1.2 их найд доллар гэж байгаа. Тэгээ 1.2 их найд доллар гэдэг маань бол одоо өөрөөр хэлбэл Монгол улсыг 100 жил тэжээх одоо баялаг Монголын хөрсөн дор өнөөдрийн одоо яг энэ тоогоор үзэх юм бол ийм баялаг Монголд байгаамаа. Тэгээд энэ менежментээ яагаад хийж чадахгүй байна? Баялагын менежментийг яаж хийх ёстой юм? Бус орнуудын туршлага юу вэ? Баялагын менежментийг одоо хийсэн Скандинавын орнууд тийм туршлага. За тэгээд дээрээс Африкийн одоо туршлага баялагын хараал гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд голлон төвчнийг хэмжлэх нь Норвегийн нефтийн сан одоо тэтгэврийн сан болцсон. За тэрний туршлага одоо баялагын менежментийн одоо хамгийн сайн туршлага, Азербайджаны туршлага, Ботсваны туршлага гэдэг. Энэ болгоныг ингэж хамруулж ингэж бичсэн юм байна. 2 дахь ном байгаа. 3 дахь ном нь бол Дэлхийн санхүүгийн хямралын үед 2009 онд
Дэлхийн сангийн хямралын менежмент гэсэн юм номыг бичсэн. За энэ бол бас цаашдаа бол бас энэ санхүүгийн хямралын үед одоо менежментийг яаж хийх вэ гэсэн санааг тавьсан. Монгол улсын одоо хөгжлийн гарцын нэг бол мэдлэг суурилсан эдийн засаг. Монголын одоо эдийн засгийн мэдлэг суурил болох дэлхийн нийтээр мэдлэгт одоо суурилсан юм эдийн засгийг хөгжиж байгаа. Хөгжинг орнуудын хувьд нийт эдийн засгийнхаа 50-аас доошгүй хувийг бол мэдлэг суурилсан эдийн засгаас одоо ашиг олж штэ. Тэгэхээр монголчууд бол ямар нэгэн байдлаар энэ мэдлэг суурилсан эдийн засгаа шилжүүлэх энэ чиглэлд одоо ингэж бичсэн ном байгаамаа. Дараагийнхны мөнгө угаах гэж юу яа гэдэг одоо энэ бас миний докторийн диссертацийн нэг хэсэг юм байна. Дэлхийн нийт бол одоо юу гэхээр зөвхөн Америкийн нэгдсэн улс дахь тамигнаас 10 тэрбум доллартай тэнцэх хэмжээний мөнгө угаах гэж байдаг. Дэлхийн хэмжээнд одоо угаагч байгаа мөнгө гэтэл одоо нэг их 80 орчим төгрөг угаагдаж байдаг. Америкийн одоо өөрөөр хэлбэл Сүдрийн банк бол юу гэхээр одоо жилд 3 тэрбум долларыг л одоо угааж идэг гэсэн мэт энэ олон санаануудыг хийсэн. Том мөнгнүүд явагдсан юм тийм. Их том байдаг. Тэгээд энэ мөнгө угаахын эдийн засгт хор хөнөөл нь юу юм гэсэн энэ сэдвүүдээр ингэсэн. За Сүдрийн эдийн засаг гэдэг байгаа. Энийг одоо миний докторийн диссертац юм байгаа. Тэгээд гайлын ерөнхий газрын дарга байхдаа бас энийг тэр Монголын одоо нөхцөл ямар байх вэ гэдэг олон санаануудыг нэгтгэж яагаад ингэж бичсэн. За дэлхийд бол одоо мөнгө угаад энэ Сүдрийн эдийн засгийн систем D гэж хэлдэг тийм ээ. Deprolard гэдэг үгний одоо D гэдэг үс. D гэдэг үсгийг D гэж хэлдэг. Дэлхийд бол Сүдрийн эдийн засаг гэдэг систем D гэхтэл одоо бүгд ойлгодог тийм ээ. Тэгээд энэ Сүдрийн эдийн засгийн хэмжээ сая бол одоо эдийн засгийн тод байдлын хуулиар 35 их 80 төгрөгийн хэмжээний эдийн засаг ил болж байгаа. Тэгэхээр Сүдрийн эдийн засагт яаж тэмцэх яах юм гэсний санаануудыг ингэсэн. Татварын хувь хэмжээ их байх, тайлан одоо тушаах, ерөөсө хүн суртлаас бий болж одоо өсөлтэйгээр энэ эдийн засаг далд эдийн засгаар ордог. Далд эдийн засагт бас сайн тал гэж байл дээ. Тэр нь бол нөгөө хүмүүсийг ажлын байраар бий болгодог. Зах зээл дутагч байгаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг сайн тал. Муу тал нь бол юу гэхээр бас одоо бүртгэлгүй татвар төлдөггүй шудраг уш одоо бизнес явагддаг гэдгээр яаж. За тэгээд би гайлын ерөнхий газрын дэд дарга байхдаа энэ харт тамгины чиглэлээр бас нэлээд их ажиллаж сурч одоо Японы чиглэлээр бас 3 сар сурсан. Тэгээд энэ харт тамгины одоо хөнөөл хор нөлөө энэ чиглэлээр одоо мэцгүүлсэн материал дээр үндэслээд энэ манай Сүхбаатар гэдэг одоо энэ Болдын Сүхбаатар гэдэг нэлээд их сайн мэргэжилтэн байгаа энэ чиглэлээр лаборатори. Харт тамиг цагаан дахал. Тий, сар тамиг цагаан дахал гэдэг. За тэгээд хөгжлийн эдийн засаг гэж байгаа тийм ээ. Хөгжлийн эдийн засаг гэдэг бол юу гэхээр хөгжих эдийн засаг тийм ээ. Энэ чиглэлээр бол одоо хөгжлийн эдийн засаг гэж юу юм? Бид юундаар анхаарах хэрэгтэй юм. Их мэдээ олон асуудлуудыг одоо багтаасан. Тухайн үед бол энэ бас 2006 оны үед бичижсэн. Тэгээд энэ бол 2015 он хүртэл дэлхийн хөгжлийн чиг хандлагыг энэ тодорхойлж ирсэн л да. Тэгээд даяарчлаа хөгжлийн эдийн засаг. За бичил зээл болон бичил үйлдвэрийг одоо дэмжиж гэсэн ийм олон санаануудыг энд одоо хийж гаргаж ирсэн юм ном байна. За гэх мэт ийм 10 ном байна. Энэ гайлд ажиллаж байхдаа бас гайлын асуудлаар ингэж гаргаж ирсэн гайлын эдийн засгийн асуудлууд гэсэн юм ном байна. За энэ мөрөөдөл сайн сайхан төтөлдөг гэдэг одоо өөрөөр хэлбэл хүн мөрөөдөд мөрөөдснээр ажил болгож чадах юм бол одоо тодорхой амжилтанд хүрдэг. Тухайлбал одоо орон байргүй машинда их нэртэйгээ хоёулаа байрлаж исэн өнөөдөр дэлхийн тэр хүнтэн болсон байна. Тэр хүн бол юу гэхээр бизнес хийн, ийм ажил үйлчлэгээ хийн гэдгийг өөр дөөрөө одоо ингэ тодорхой тусгаж аваад ингэж ажилласнараа тэр мөрөөдөл нь одоо биелж тэр хүнтэн болсон. Ингээд дэлхийн нэг 20 гаруй тэр хүнтнүүдийн одоо тэр мөрөөдөжсэн амжилтанд хүрсэн түүхийг одоо тийм нэг эмхтгэл болгож гаргасан нэг юм ном байна. Тэгээ ийм бүтээлүүдийг одоо гаргадаг. Тэгээд яг нь ер нь бол одоо бол ингээд ухаалгаар утас гарцсан, iPad гарцсан. Би энэ гарсан санаануудаа ингээд бичээд явдаг. Нэг хоёр тэгэхээр бас интернетээс бол нэлээд мэдээллүүдийг бол авч ингэж одоо ном бичиж тойрогддог юм.
Өнөөдрийн байдлаар 21 тэрбум Америк долларын өртөө. Үүнийг нь хүн амд нь хуваах юм бол нэг хүн 15 сая төгрөгийн өртөө байна гэдэг ийм мэдээлэл байгаа. Үнэхээр өөрөө бол бас үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах том сэдэв болжээ гэж. Энэ өрнөөс бид болгоомжлоод авах хэрэгтэй юу? Үнэхээр одоо асуудал ингэж хүндэрсэн байна уу? Өрийн тоо бол 21 тэрбум доллар гэдэг бол баттай тоо энд бол марах юм байхгүй тийм ээ. За хиний төлөх нь хамаагүй монголчууд л төлнө. Тийм ээ. Энэ дотроос бол засгийн газар өөр, хувийн гэрчлэг өөр гэдээ ялгадаг л да. Тэгээд ямар ч байсан монголчууд 21 тэрбум долларын одоо өр төлөх болж байна. 21 тэрбум доллар бол Монголоос гарна. За монголчууд бол гадаад зах зээл дээр гарч томоохон бизнес хийдэг учраас Монголоос л гарна шүү дээ. Тийм учраас монголчууд бидний өөр юм байна. Тэгэхээр нэгэнт одоо бий болцсон өрийг одоо бид яах вэ гэж одоо ингэж явах бол хэрэггүй л дээ. Тэр одоо өргөө уул баян гэж одоо хэлдэг бол бас бидний өнгөрсөн нийгмийн л үг шүү дээ, тийм ээ. Зах зээлийн нийгэм гэдэг маань бол өрийн бичиг, бонд, лизинг гэдэг одоо юм дээр тогтож идэг, тийм ээ. Тэгэхээр өрийг яаж удирдах вэ гэдэг нь чухал, тийм ээ. 21 тэрбум бол Монгол шиг одоо 10-аад тэрбум долларын одоо эдийн засгт орны хувьд бол хүндрэл бэрхшээл мөн бол мөн. Тэгэхээр энийг яаж одоо удирдах вэ гэдэг нь бол чухал. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын дээр статистик мэдэн дээр бол Монгол улс 12 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо 12% тэнцэх, 15% тэнцэх одоо өртөө гэсэн ийм судалгаа байна. 15 онд гаргаснаар бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 180% тэнцэх гэсэн. Энэ нүүбээс гаргасан тооштой тийм ээ. Энэ дээр бол одоо ийм тийм гэх юм бол алга. Тийм учраас өөрөө бол удирдах хэрэгтэй. Өөрөө бол удирдах бол боломжтой байл хамгийн гол нь бол юу гэхээр өнөөдөр олж байгаа орлогоос хоригдлоо өсгөх гэсэн тийм ээ. Хоригдлоо өсгөх гэж бас тодорхой хэмжээнд төлнө. Ялангуяа засгийн газрын өрийг. Хоёрдугаарт нь бол хамгийн түрүүн одоо зээлчих зэрэглэлээ одоо сайн болгох. Өнөөдөр бол эрсдэлтэй улсын доод орсон байна шүү дээ. Тэгэхээр зээлчих зэрэглэлээ одоо өндөржүүлэх. Энэ чиглэлд одоо өөрөөр хэлбэл сайжруулах тийм ээ. Эрсдлээсээ гаргах тэр A, B руу одоо орох, B руу орох. Тэгээ хоёр би нэмэх рүү орох энэ чиглэл рүүгээ бол бид нар тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Тэгээ ер нь бол цаашдаа одоо энэ төлөх өрнөөсөө хямд одоо хүүтэй өрийг одоо өөрөөр хэлбэл зээлийг олох, өрийг өөрөөр төлөх бол бас нэг хэсэг нь тэгж төлөхөөс өөр арга байхгүй. Нэг хэсгийн хоригдлоо үүсгэх. Тэгээд эдийн засгаа тэлэх байдлаар эдийн засгийнхаа тогтолцоог их зөв болгож одоо ингэ төлөх их олон арга замууд бол байгаамаа. Тэгээ ер нь бол монголчууд одоо энэ хоёр хөрштэйгээ харилцах харьцаанд их анхаарах хэрэгтэй. Тэр нэг Японы ерөнхий сайдын хэлсэн үг байдаг шүү дээ. Хятад улаан байна уу, ногоон байна уу хамаагүй. Японы одоо бараа бүтээгдэхүүн хятадын зах зээлд борлдог байх хэрэгтэй гэж. Тэр хөршүүдтэй бол юу гэхээр одоо өөрөөр хэлбэл хөрш бол хөрш тийм ээ. Хөрштэй бол үжил бодлын дээр эдийн засгийн харилцаан дээр үжил бодлын зөрөө болгоомох. Тийм учраас хоёр хөршийн хооронд явагдаж байгаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол дэлхийн маш том одоо тэр манайхан ярьдаг мега төсөл гэж яриад байна шүү дээ. Маш том мега төслүүд хэрэгжиж байна шүү дээ. Тэгэхээр бол энэ донд бол одоо донд нь байж байгаа улсын хувьд бол өөртөө ашигтай байдлаар хоёр хөршийн харилцаанд хамтын ажиллагаанд бол оролцох нь бол монголчуудын хувьд бол бас нэг хөгжлийн гарц гэж ингэж ойлгож байгаа. Монгол улсын хөгжилд бол цаашдаа юу гэхээр улс төрийн тогтвортой байдал чухал байна. Ингэсэн бүжигнсэн барьсан юм байхад бол хүмүүс бол итгэж одоо хөрөнгө оруулах төвхтэй. Улс төрийн тогтвортой байдал нэгдүгээр одоо хамгийн чухал байна. Хоёрдугаарт энэ хууль дүрм бол их тогтмол одоо өөрөөр хэлбэл тогтвортой байх хэрэгтэй. Байнга өөрчлөгдөж биш. Гуравдугаарт нь бол гадных нь одоо орж ирж амьдрах, ажиллах энэ нөхцөлийг бол бүрдүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт бол юу гэхээр монголчууд сахилгатай байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй тийм ээ. Ийм хэдэн одоо арга хэмжээнүүдийг бид тун ойрын хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Монголчууд одоо нүрээ их сайн харах хэрэгтэй тийм ээ. Өнөөдөр тийм үг байдаг шүү дээ. Хүн гэдээ хардаг ч гэсэн нүрээ толны тусламжтайгаар харна гэж. Тэгэхээр бид сайн харах хэрэгтэй байна. Бид юу хийж чадаж байна, юу хийж чадахгүй байна. Жишээлбэл одоо томоохон төслүүд дээр бол би чадна гэж ярихаас илүүтэй дэлхийн хэмжээнд одоо туршлагатай томоохон гэрээ хэлцэл байгуулсан ийм туршлагатай компаниудтай хамтарч ажиллаж өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын гэрээг тэдний тусламжтайгаар хийх юм бол өнөөдрийн дэлхийн түвшинд тэр гэрээг хийх боломжтой.
тийм ээ. Тэгэхээр 5-7 гэрээг бол гэрээний төслийг татаж авсан. За мэдээж одоо улам сайжруулж одоо тийм одоо фирмүүд тийм мэдлэгтэй туршлагатай хүмүүстэй хамтарч гэвэл бас монголчууд өөр ашигтай гэж ингэж бодож байгаа. Бидэнд өнөөдөр бас яг тийм том хэмжээний мега төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ийм туршлага бол бидэнд алга байна л да. Одоохондоо. За бид бас нэлээх ажил ярьлаа. Улс орны эдийн засагтай холбоотой зүйл яри, гарц юу байдیں۔ Тэрийн яри, хувийн зүйл нэг яриад хэрэггүй гэж та анх нөгөө нэвтрүүлгийн ихэнд хоёулаа нөгөө ярилцаад та хүсэлт хүлээж авах та тэгж хэлсэн учраас бас хувийн амьдрал руу ч нэг орсонгүй. Гэхдээ манай нэвтрүүлгийн гол зорилго нь танил хүнгээд одоо таныг хувь хүн талаас нь нэлээд тийм харуулахыг зорьсон ийм нэвтрүүлэг байгаа. Тийм учраас бас нэг нэвтрүүлгийнхаа зорилгыг умартмааргүй байна. Тийм учраас би таны хувийн амьдралаас ганц нэг зүйл асууя гэж бодож байна. Тэр ярихгүй гэж тохирсон байж таа. За яг вэ нуугаад байх юм бол байхгүй. Та аль хаанхын хүн бэ? За миний аав ээж бага настай нь хаана өнгөрөв? Миний аав ээж бол Улс аймгийн Тэсэм ариад. Миний аав бол нэг тийм одоо малчин байсан хүн шүү дээ. Тий. Малчин байсан сүулдэ ирээд нэг үйлчлэгээний няруу энтер имлэгт. Нэг хүнсний няруу цагаан гэрэглийн няруу гэдэг нэг тийм няруу ажил хийдэг байсан. Ээж маань бол насаараа одоо үйлчлэгээний ажил одоо эргэлвэл цэвэрлэгч тийм кам доктор ийм л алга ашижсэн л да. Тэгээ бидний үед бол манай үед бол тийм дарга болол алга. Дарга хийжсэн хүн алга. Сургууль төгсөөд ингээ явж яхад бол үнэхээр их дэмжлэг хэрэгтэй байдаг л да. Тэгээ би бол өнөөдрийн амьдралыг бол өөрийнхөө одоо итгэх зүтгэлээр бий болгосон гэж боддог. Би бас аав маань эрт нас барчихсан. Ээжтэйг үлдсэн. 5 өнчин дүүтэйгээ одоо үлдсэн л дээ. Тэгэл одоо амьдралын атуг хөтөг туулж зүтгэлээрээ ажиллаж амьдарч явж байгаа. За хувь хүний хувьд бол яг манай ихнэр одоо гэрээ ажилтаа гэхдээ бас хүмүүнлэгийн ажил хийдэг. Бас найз нөхдөдтэйгээ нийлээд Арслан клуб гэдэг Хөгтөнгөр Арслан клуб гэдэг юм байдаг. Клуб байдаг. Тэр клубд орж ас одоо энэ улаан чулуутын одоо тэр хог дээр ажилладаг хүмүүсийн одоо хүүхдүүдийг одоо хүүхдүүд туслах тэдний одоо боловсролтноо гарах, англи хэл заах, утсан хоолгон сүнсээр туслах гэдэг одоо ийм завсар бол одоо манай ихнэр тэгж ажиллаж явдаг. Хоёр хүүхдүүд маань том болж одоо том охин маань өмгөөлөгчээр баг хүүхдүүд маань бол хуваараа бизнес хийгээд ингээ явж байна. Жиргэл нэг амьдралтай. Ийм л хүн баг. Бид түрүүнд татдагч бидэнд бол дарга байгаагүй гэж тий. Биерний үе өдөм дотроо дарга болсон би юм шиг байна тийм. Яг вэ ер нь бол бор суур амьдралт ингэж өссөн болохоор одоо ямар нэгэн айлд ороход бол энэ ямар хэн амьдралтай айл юм юу хэрэгтэй гэдээ би хараад мэддэг. Би бол их олон газар явдаг. Сая цагаан сар гэдэг их олон айлд орсон. Тэгэхээр монголчуудын амьдрал бол өнөөдөр бас хүнд байна. Үнэхээр хүнд байна. Хамгийн түрүүн бол одоо бид ажилтаа болох гэсэн. Ажилтаа болох гэсэн. Ажлын байр хэрэгтэй. Ажлын байрыг бий болгох юм бол юугаар жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, тэр хүнд хөнгөн том үйлдвэрүүдийг хөгжүүлнэ. Үйлчлэгээний салбарыг одоо дэмжих. Татварын хөв хэмжээг нь багасгах, тэр нийгмийн даатгал маатгал одоо дарамтлалдаг юмнуудыг багасгах. Аль болохоор одоо ажлын байр бий болгохыг л одоо урамшуулах юм шаардлага бол байна. Та хаана одоо ямар сургууль төгссөн бэ? Ямар мэрэгжилтэй хүн бэ? Гайл Татврын Баттөмөр гэдгээр нь хүмүүс нь нэлээд сайн тань те. За би хөдөөж их сургууль төгссөн анхны миний мэрэгжил. За тэгээд инженер мэрэгжилтэй, техник инженер мэрэгжил. За хоёр дахь мэрэгжил маань бол Орсын холбооны улсад одоо би аспирантур сурч одоо эдийн засгийн чиглэлээр диссертац бичиж хамгаалсан. Тэр чиглэлээр докторийн сургуультаар эдийн засгийн одоо мэрэгжил олж авсан байдаг. За улсын их сургуулийн одоо хуулийн анги төгссөн хуулч мэрэгжилтэй. Сургууль төгсч ирээд аймагны аж үйлдвэрийн яамд мэрэгжилтэн хэлтсийн дарга, за хөнгөн үйлдвэрийн яамд хэлтсийн дараагаар ажиллаж байсан. За социализмын үеийн одоо төгсгөл рүү бол миний одоо залуу нас яамд ажиллаж явах үе бол өнгөрсөн байдаг. Аймагны аж үйлдвэрийн яамд ажиллаж байхдаа мебель картоны комбинат, барилгын модын эдлийн үйлдвэр, их мэтийн томоохон үйлдвэрүүдийн одоо зураг төслийг боловсруулах, захиалга хийх, барьж байгуулах энэ ажилд бол одоо гар үе оролцож
ингэж явсан. За өнөөдөр харамсалтай эдгээр үйлдвэрүүд бол алга байна. За хөнгөн үйлдвэрийн яамд ажиллаж байхдаа би эсхийсгийн гутлын үйлдвэр, за тэгээд дээрээс нь нэхэсг байдлын үйлдвэр, сахи байдлын үйлдвэрийн өргөтгөл, шүлжмлийн үйлдвэрийн өргөтгөл гэх мэтийн одоо энэ үйлдвэрүүдийг одоо гардаж өргөтгөл шинжилгээг хийсэн. Хөнгөн үйлдвэрийн яам техникийн чиглэлийн одоо хэлцээний дарга байсан үед. За мэдээж одоо тийм одоо зураг төсөл боловсруулах одоо дорнотын гисний үйлдвэр, баяуулгын цэмэдийн үйлдвэр гээд маш их олон үйлдвэр аж ахуйн газруудын зураг төслийг боловсруулсан. Тэгээд ер нь бол одоо тэр үеийн одоо хийжсэн ажил энэ бол их сайхан одоо сэтгэлүүлсэн байдаг. За манай гэр одоо ингээ би гэрлөө явах цаанда одоо яг арширны үйлдвэрийн нэгдэл дундуур гардаг л да. Тэгээд тэр үе тэр босолж ясан амьдрал, тэр их олон хүн ажиллаж ясан, тэр их сайхан хүмүүсийн харилцаа үнэхээр их сэтгэлд ингээ нүдэнд гүгээл гардаг юм л да. Тэгээд эхлээд их сэтгэл яг ингээд байранд ороод энэ дундуур гарч яхад бол ингээд их сэтгэл их эмзэгэлдэг байсан. Тэгээд одоо бол өдөр болгон дундуур нь явж байгаа болохоор одоо бол нэг тийм маань өнгөрцөн байна л да. Тэгээд ер нь бол тэр үед тэр байгуулж ясан тэр тухайн социализм ч юм уу яг алдаа оноо байсан. Гэхдээ ноосоо боловсруулж, ноосны үйлдвэрийн нэгдэл, арширны үйлдвэрийн нэгдэл, оюутлын үйлдвэрийн нэгдэл гэдэг энэ гурван үйлдвэр байсан шүү дээ. Модны чиглэлийн боловсруулах үйлдвэр. Эдгээр бол хүний хэрэгцээ эрэлтээр суурилж тухайн үед хийгдсэн. Технологи нь одоо хуучирсан байж болно. Тэр хэрэгцээ бол өнөөдөр байгаагүй л байна. Харамсалтай нь бол тэр үеийн техник технологи нь бүгдийг устгаад тэгээ өнөөдөр одоо юу гэдэг нэг агуулах ч юм уу нэг тиймэрхүү байдалтай ашиглаж байгаа. Хан бол харамсалтай бол санагддаг. За би 2000-аас 2005 онд Галын ерөнхий газрын дэд дарга байсан. 2005-аас 8 онд Галын ерөнхий газрын даргаар ажилласан. За 2011-аас 13 онд татврын ерөнхий газрын даргаар ажилласан. За Галын байгууллагад ажиллаж байхдаа бол ялангуяа одоо энэ хууль эрхцэн орчин боловсронгуй бол Галын хууль, Галын тарифын хуулийг бол би бас нөтөдтэй хамтарч боловсруулсан. Их одоо баяртай байдаг, одоо хүртэл мөрдөгдөж яваа. Ер нь бол Галын байгууллагад ажиллахдаа бол Галын байгууллагын дэд бүтцийг одоо бий болгох тийм ээ. Одоо өөрөөр одоо бэлгийн бомтуудын байшин барилга барих, цахилгаантай болгох тийм ээ. Хүн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бол бид бас хүмүүстэйг сайхан хамтарч ажилласан байдаг. За татврын байгууллагад ажиллахдаа бол бас татврын эрхцэн орчин бий болгох. Мөн одоо татварт шин техник технологийн нэвтрүүлэх чиглэлих зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологиг боловсронгуй болгох, татврын одоо үйл ажиллагаанд IT мэдээллийн технологиг нэвтрүүлэх, гол одоо үйл ажиллагааг програмчлах энэ чиглэлд бол одоо бас нөхдөдтэй хамтарч бас богинохон хугацаанд их зүйлийг амжуулсан байдаг. Өнөөдөр бол Галын байгууллагын хувьд ч тэр татврын байгууллагын хувьд ч тэр бол мэдээллийн технологиор одоо Монгол улстай бараг тэргүүлэгч одоо чиглэл явж байгаа. Энэ хоёр байгууллага өнөөдөр бас нийлдсэн байгаа. Энэ хоёрын одоо өнөөдөр мэдээллийн технологи програм амжуул бол маш том одоо тийм програм амжиж байгаа. Яг Галд татврын байгууллагын одоо хүмүүс надад бол бас их одоо хүндэтгэлтэй ханддаг л да. Тэгээд баяр ёслолох ч юм уу ямар нэгэн одоо арга хэмжээнд бол надад хүндэтгэлтэй ханддаг. Яг ер нь бол зүгээр би Галаас чөлөөлөгдөд 8 жил болцсон байна. Татвраас чөлөөлөгдөд даргаа чөлөөлөгдөд бас 3 жил болцсон байна. Зүгээр миний хийжсэн юмыг манай одоо тэр Гал татвар улсууд ихэнх нь мартсан байх л да. Гол нь бол миний тэднэрт үлдээсэн сэтгэл бол их сайхан байдаг байх. Сүүлд орсон хүмүүс ч гэсэн тэр ахмад хүмүүсээс сонсдог юм уу надад бас хүндэтгэлтэй ханддаг. Бид энд нэг баяртай байдаг. Та ер нь төрийн байгууллагт төрийн албанд хэдэн жил зүтгэсэн хүн бэ? За би ямар ч байсан 2000-аас 2013 оны хооронд за одоо 13 жил урд нь одоо 1980-аас 89 он 91 он хүртэл бас 11 жил ингээд үндсэндээ төрийн албанд бол нэг 25-6 жил бол зүтгэсэн байна. Төрийн албыг сонгох болсон гол одоо шалтгаан тань юу юм бэ? Гэхдээ яг ер нь бол социализмд бол өөр сонголт байхгүй. Социализмын үед чинь сургууль төгсөж ирсэн. За тэгээд Баймадны аж үйлдвэрийн яамны одоо техникийн чиглэлийн асуудлыг хариуцж ажиллаж эхэлсэн. За тэгээд энэ их олон үйлдвэрийг байгуулах ажилд гар бие оролцож ингээ явсан. За тэгээд завсар нь Москвад одоо би сургууль сурж аспирант сурах хоорондоо бол завсарлсан. За
Тэгээд хувийн хвшил бас нэг 10 жил ажилласан шүү явал. Тэгээд 2000 онд бол гайлын байгууллагад би бас бизнес хийдэг байсан. Тэгээд гайлын байгууллагууд одоо хүн суртал их байна. Энийг одоо чи бас мэдэрч байгаагийн хувьд бол хүн сурталыг бол арилгах хэрэгтэй. Энэ шинжилгээ хийх ёстой. Гэсэн ийм чиглэлээр бол тухайн ерөнхий сайд бол өөрөг даалгавар өгöd. Би гайлд очиж ирсэн юм л да. Хөнгөө нэг 6 асуулт асууя. Та болж өгвөл 2 өгүүлбэрт багтаагаад хариулаад өгөөч тэхөө. За эхний асуулт та юу ичих үе гардаг уу? Гарна шүү дээ. Гэхдээ би 2 үгээр илэрхийлж чадахгүй жоохон ярих хэрэгтэй тийм ээ. Бас чухал асуулт шүү дээ энэ чинь тийм. Би бол одоо энэ ажил албаны онцлог сургуулийн төрд бол гадна талдаа маш их олон найз гадна тийм ээ өөр улсад. Тэгээ Монголуудаа таагүй мэдээ гаргангууд одоо надад мэйл бичдэг юм л да. Юу болоод энэ утмаар танах ягаад ингэж маш их баялагтай шүү дээ. Ягаад ингэж өрөнд орч, ягаад ингэж дампуурах гэдэг тийм ээ. Гэт тэгт бол тэр болгонд одоо бүх юмыг тайлбарлах гэсэн. Тийм ээ. Их санаа зовдөг, ичдэг. Яриачтай бас ингэж яах ч гэж дээ. Тийм бичгүй бол гарна л да. Хүн юм болохоор одоо өөр бас хүний хүнээс ичих ч юм уу янз бүрийн гарна л да. Өнгөрсөн оны 10 сард ээж маань бурхны оронд явсан. Тэгээ тэр үед би үйлсэн байна. Ялтай юмны ултаан дээр шүү л гэж хэлдэг. За би ер нь хариуцлагатай байл гэж боддог. Даалгасан ажлыг бол сайн хий. Хариуцлагатай бай. Бусдад үлгэр дуурайл байхаар амьдрал гэж боддог. Тийм учраас би төрийн албыг бол ашиж явахдаа бол яг л энэ зарчмыг л барьж ажиллаж байсан. Цааш тийм байх бол. За би одоо өнчөөрөөс өссөн болохоор ч юм уу бас тийм үеийн сэтгэлтэй л дээ. Тэгээ бас хүн янз бүрийн асуудал тавихаар бол би үгүй чадахгүй гэхээсээ илүү бас боддог байхгүй. Яаж энэ хүн тусалж байгаа яах вэ гэж боддог. Тэгээд зарим одоо тэр хүсэлт маань миний одоо хүслээр биелэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг бол бас одоо хүмүүс зарим үед худлаа ярьсан ч болж тийм үү, худлаа амлсан ч болчих байдаг гэх санаа зовдөг л да. Тэгэхээр бол бас зарим хүмүүс ингээд шулуун чадахгүй гэлждэг. Тэр нь бол бас зөвч юм шиг надад санагдав. Тэгээ сайн явах санааных гэж үг байдаг шүү дээ тийм. Хүн амьдрахын тулд өөрөө л зүтгэх хэрэгтэй. Өөрөө л амьдралыг бий болгох. Тийм учраас бол өөрөө өөртөө эзэн байх хэрэгтэй, өөрөө өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцлах хүлээх хүмүүсийн өмнө хариуцлагатай байх хэрэгтэй. гэж хэлдэг. За бидний урилгыг хүлээн аваад манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Танд ажил амьдралын маш өндөр амжилтыг хүсье. За намайг одоо нэвтрүүлэгт урьж оролцуулсан танай телевиз болон танай нэвтрүүлгийг бэлдэж байгаа та бүхэнд баярснаа илэрхийлж та бүхний ажилд амжилт хүсэж байна.